Ерөөсө хосын жор гэдэг чинь бие биентэйгээ үл ойлголцох юм байна. Хосын жор гэдэг чинь бие биенээгээ хардах юм байна. Хосын жор гэдэг чинь бие биендээ тоних юм байна. Энэ асуудлыг хэрхэн яаж даван гарч байна гэдэг нь л өөрөө хосын жор юм байна. Тэрнээс биш хүмүүс ингэж бодоод бит хоёр ёстой хэрэлддэггүй. Бит хоёр ёстой бие бинийгээ хардах. Бит хоёр тэр наад хэрүүл уруулж байдгүй шүү дээ. Уучлаарай хизээ нэгэн цагт тэр нь эртч вэ, оройч вэ үл ойлголцох зүйл гарч ирнэ. Тэрийг чи бөгөөд та хоёр давж гарахад бэлэн үү гэдэг чинь л өөрөө хосын жор юм байна. Тэгээ энэ олон хосуудтай яг энэ сэдвийн хүрээнд ярихад энийгээ давж гарсан талаараа л яриад байгаа юм. Тэ? Бид хоёр энэ дээр ингэж ойлголцсон. Бид хоёр бие бинийгээ ингэж хайрлсан. Тэр үед бид хоёр энийгээ ингэж ойлгож явж байгаад ингэ гарцсан. Тэр чинь жороо яриад байгаа юм. Тэрийг сонсож авсан ухаантай хосууд байх юм бол энэ хоёрын зүйл бит хоёрт давтагдахад энэ хоёр хос ингэж гарсан юм бол тэгвэл бит хоёр ингэж бас гарч болох юм байна шүү дээ гэдэг тэр датануудыг цуглуулах хэрэгтэй. Процесс юм бэл. Тэрнээс биш энэ үйлдэлүүд нэгэн л хос болж байгаа бол энэ үйлдэлүүд хизээч бит хоёр дээр ирэхгүй гэдэг тэр зүйлийг хизээч бодож болохгүй юм бэл. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд.